Түшиг ахаа Тайвань улсын улаан хувцастай охины талаар яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Түшиг ахаа Тайвань улсын улаан хувцастай охины талаар яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Түшиг ахаа Тайвань улсын улаан баатар хувцастай охины талаар яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Тайвань улсын улаан хувцастай охины талаар яриад өгөөч. Түшиг өөба гүйж ин дэмжиж байгаа нь лайк. Тайвань улсын улаан хувцастай охин яриад өгөөч. Бидүүн маш олон удаа олон улсын тайлагдаагүй амаа самд дамжигдсан яриануудын талаар сонсож байсан. Харин өнөөдөр бид сүүлийн 20 гаруй жил Тайвань улсад хүмүүс амаа сан дамжигдан яригдж буй нэгэн маш нууцлах эвгүй зүйлийн талаар ярилцах болно. Энгийн нэгэн дүрсгэлжлэгнээс Тайваны хамгийн өндөр орлоготой кинонд гарсан тэрхүү улаан хувцастай охины нууцыг хамтдаа хайцгаая. Та бүхэн тоглон суугаад таалан сойрхно. За, өнөөдөр хэдүүлээ Тайваны хамгийн алдартай аимшигын яриаг хэдүүлээ ухаж үзэх болно. Ер нь бол Тайваны өсвөр насныхнаас ахуулаад хүн болгон одоо орой ингээд аимшиг юм ярихдаа хамгийн түрүүлж ярьдаг одоо тэрхүү түүх нь бол улаан хувцастай охины талаарх түүх байгаа. Энэхүү түүх хамгийн хаанаас эхэлтэй вэ гэхээр бүр 1998 оны 3 сарын 1-нд нэгэн гэр бүл зүгээр ингэж холын алхалтанд явснаар бол бүх зүйл эхэлсэн байгаа. Тэгээд Тайваны Тайчунг гэдэг нэртэй газрын ойролцоо нэгэн гэр бүл одоо холын алхалт хийсэн байгаа. Дакенг гэдэг нэртэй одоо бидний харж байгаа иймэрхүү газар бас их дайггүй гой байгальтай юм уултай модтой иймэрхүү газар одоо энэхүү газар бөөнөрөө гэр бүлээрээ одоо холын алхалт хийсэн байгаа. Уулан дээр алхах чинь гоё штэ тий. Цэвэр агаар, бензин, спорт тий. Тэгээд тухайн гэр бүлийн нэгэн гишүүн аяллаа бол одоо V8 гэдэг нэртэй ийм төрлийн камераар битсэн байгаа. Тэгээд яасан бэ гэхээр нэгэн харамсалтай зүйл болсон байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр дөнгөж энэхүү аялалд явсны дараа төд удалгүй одоо гэр бүлийн нэгэн гишүүн нас барсан байгаа. Ер нь бол ямар шалтгаангүй гинэд нас барсан байгаа. Тэгээ хүмүүс бужигч гисэн байгаа. Энэ би хаан зүгээр эрүүл спорт хийдэг уулан дээр авирдаг хүн яагаад гинэд ингэж нас барчваа гэд хүмүүс цагдаагийнхан гэр бүлд одоо баримтуудыг судлаад тэгээд нөгөө камерын бичлэгийг харсан байгаа. Тэгээ тэрхүү холын алхалт хийсэн камерын бичлэг дээр хоёр зүйл нэг л сонин тодорхой бус байсан байгаа. Тэгэхээр хэдүүлээ яг одоо тэрхүү камерын бичлэгийг шууд оргиор нь хүлээж авч үзцгээе. За 17 жилийн өмнө постсон бичлэг байна. Хэрвээ хэдүүлээ Монгол руу орчуулах юм бол Юр бусын улаан V8 камер улаан бяцхан охин онлайнаар хуулбарсан бүрэн хуулбар үнэхээр хачин бөгөөд маш сонирхолтой, маш эвгүй гэсэн байна. Өвөрмөц байх баталгаатай. Тийм энэ бол Google Translate 3.4 сая хүн үзсэн байна. Яалчгүй л Тайваны алдартай яриа гэдэг нь бол харагдаж байгаа. За бичлэгийг хамтдаа үзцгээе. За эхний хачирхалтай зүйл бол яг одоо бичлэнд харагдана. За харж байгаах яг одоо бидний харж байгаа энэ хүн бол нөгөө нууцлаг байдлаар нас барсан ах хүүгийн царай байгаа. Тэгээд эхний их эвгүй зүйл нь юу гэхээр энэхүү бичлэг дээр ийм хүнийг соёо гарч ирсэн байгаа. Ам дээр нь. Энэ бол нэлээд нууцлаг үлдсэн та бүхэн харж байгаах яг л цус хорхож юм соёотой байсан. За цааш явцгаая. Yes. 影片当中的这位先生仿佛多长了2颗牙齿，而据说这可能就是所谓的獠牙或鬼牙，更令人毛骨悚。 Харж байгаах яг энэ яриан дээр ингэж ийм одоо соёо ургацсан байсаа. Тэгээд нас барсан хүн яг нас барахаас өмнө ийм бэлгнэр ингэж харагдсан гэсэн байгаа. За хоёр дахь эвгүй зүйл бол хамгийн чухал зүйл нь байгаа. Энэ бичлэг дээрх одоо хамтдаа харцгаая шууд. дээр аз
жаргалтай инээж ханаагаад хийж анзаарахгүй явж ирсэн. Өнөөх алдарт улаан хувцастай охин гэдгийг яг одоо бид ориг хувьбараар нь харлаа. За бичлэгэн дээр бол энэ хүү улаан хувцастай охин бол гарч ирсэн. Тэгээд хүмүүс бэлгэнээр юу гэж дүрсэлмэ гэхээр энэ саарл нүүртэй хөгшин эмхтэн царайтай тэгсэн мөртлөө хүүхдийн хувцастай энэ улаан хувцастай охиныг бол тухайн гэр бүлийн гишүүд бол хинэнч энэ охиныг танихгүй. Тэгээ хүүхэд байлаа гэж бодсон ч гэсэн хамгийн ард ингэж ганцаараа ингэж алхах нь бол ер нь бол логик биш тийм үү. Одоо хэдүүлээ энэ газрыг харсан ийм том уултай одоо хүн сэрэг газар ингээд ард нь нэг охин дагаад явж байхыг бол ямар ч тэнэг хүн анзаарна нэстэ. Та хэд ингээд богд уулна явж байгаа арч нэг ингээд эмхтэй ингээд нэг удаан хувцастай хүүхэд ингээд явж ивэл ер нь бол эвгүй үстэй. Тэгээ цагдаагийн асуусан байгаа. Энэ улаан хувцастай охин хэн бол гэсэн чинь хинэнч танихгүйсэн. Тэгээд энэ мэдээж олон хүмүүсийн анхаарлыг татсан. Тухайн үед цагдаагийнхан ойр орчмын сургуулаас нь бүр ижлэхэн ингээд хувцастай, ижлэхэн царайтай, ойрлол царайтай хүүхэд байд юм уу гэж асууж яасан байгаа. Олдоогүй ойролцох тосгонд одоо энэ хувцас дөрхөөр нь хүүхэдтэй айлуудаас бүдгээс нь асуусан. Хинэнч ийм охиныг таньдаг ганц ч одоо нохооч гарч ирээг байгаа. Комментуудаас орчуулах юм бол нэг ийм коммент байна. Надад хэлж өгөөч энэ зургийн чанарыг HD эсвэл 4D болгож сэргээж сайжруулах боломжтой юу? Зураг нь тодорхой бөгөөд хүн эсвэл сүнс үү гэдэг ялгаж чаднаа гэсэн байна. Олон хүмүүс лайк дарсан байна. За тэгээд яасан бэ гэхээр энэ хүн нууцлаг бичлэг 1998 онд Тайваны GTV гэдэг телевизээр одоо гардаг Ghosts and Spirits буюу сүнс ба одоо чөтгөрүүд гэх юм уу та тэрхүү нэвтрүүлгээр орж бүр Тайван тэр чигээрээ дүүлэн болж маш олон хүмүүсийн анхаарлыг татсан байгаа. YouTube дээр бол алга 98 оны нэвтрүүлэг одоо байх нь бол хэцүү бах. Тэгээд яасан бэ гэхээр шүү дээ 98 он тухайн онд энэхүү GTV-гийн Ghosts and Spirits гэх нэвтрүүлгийнх нь эдитер нь энэхүү бичлэгийг бол эхлээд бол зүгээр л ерөөхдөө хуурамч бичлэг гэж бодож ирсэн. Тэгээд энэхүү бичлэгийг одоо slow motion хийгээд удаашруулад дэлгэснээр одоо нэвтрүүлэгтээ гаргахаар бэлдэж байхдаа шууд дэлгэснээс тэр охин ингэж гарч ирж байгаа мэтэр харагдаж бол өөрийг айгүй айлгаад тэгээ бүр ингэж офисоос гараад гүүсэн гэж байгаа. Тэрхүү ажилтны хэлж байгаагаар бол тэгээд маш айсан байдлаар гэртээ хараад шүн ингэж арай л гэж унтсан чинь нэг чимээ гарсан байгаа гэрт нь. Тэгээд босоод ингэж өндийгээд харсан чинь ширээнээр нэг улаан хувцастай охин сууж исэн гэж байгаа. Тэгээд тухайн үедээ тэр нь болохоор өөрт нь зүүд бодит амьдрал гэдэг нь бол ялгахдахгүй байсан байгаа. Тэгээ бөөм болж нэвтрүүлэг цацагдсны дараа дөнгөж дараа нь 3 хүн шууд тухайн телевиз рүү залгаад за энэ улаан хувцастай охиныг бол бид нар ингээд өмнө харж ирсэн талаар бол шууд хэлсэн байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр тэрхүү телевизээр гарсан бичлэг бол улаан хувцастай охины анхны түүх биш байсан. Ер нь л өмнөөс хүмүүс амаас ам дамжин яригддаг байсан гэсэн үг. Тэгээ 98 оноос хойш олон хүн тэрхүү улаан хувцастай охиныг бол харж ирсэн бөгөөд бүр одоо нь штэ 50-д мухар сүсэг хүртэл гарч ирсэн гэж байгаа. Ууланд хэрвээ улаан хувцастай охин явыг харуул битгий дагаж яваараа. Тэр бол хамгийн муугийн муу ёр шүү гэсэн яриа одоо хүртэл байдаг. Тэгээ сүүлд 2014 онд нэг бас алдартай зүйл бас тэр нь болохоор юу вэ гэхээр өөр газар юм биш үү? Хуалиен гэдэг газар юм биш үү? Бас жуулчдын алдартай газар. Тэнд яасан бэ гэхээр 2014 онд 80 настай эмээ орс сургаггүй алга болсон байгаа. Тэгээ бүр 50 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг тэрхүү эмээг хайж бол маш удаан явсан байгаа. Анх бол 80 настай эмээ алга болтоо зүгээр 0 орно гэж явсан байгаа. Тэгээд 5 хоногийн дараа хаанаас олцсон бэ гэхээр тэрхүү 0-оос 3 км-ийн зайтай. Гэтэ тэрхүү 3 км дотроо дундаа маш их юм хадан хавцалтай. Ер нь 80 настай хүн байтугай бүр экстрем авиралтын спортынхан хүртэл ингэж явдаг тийм маш хэцүү зам одоо ингэж туулаад тэг ингээд цаана гарцсан байсныг бол хүмүүс гайхсан байгаа. Тэгээ хүмүүс бүр гайхаад эмээгээс асууна гэдэг хүүе эмээ та чинь бүр тэнд юу хийж тэр экстрем спорт юу явж байгаа юм бэ гэдэг хэлэхэд эмээ юу ч хэлсэн бэ гэхээр би ингээд 0 орох гээд явж итэл улаан хувцастай бас улаан шүхэртэй охин миний гарнаас ингээд бариа намайг дагаад яваа гэд дагуулж явснаа бол санаж байгаа. Тэгээд түүнээс хойш
юу ч санахгүй сэрхэд хүмүүс ингээд өөрийг нь аварсан гэсэн байгаа. Тэгэд энэхүү явдал бол улаан хувцастай охины түүхийг бол дахиад бүр орчин үед нэлээд хүчтэй сэргээхд бол нөлөөлсөн. Тэгээ ер нь бол үгээр дуусахгүй бас өөр нэг тохиолдол ингээд нэг хэдэн оюутан залуучууд холын алхалт хийж агаад нэг нь алга болсон байгаа. Нэг нь алга болоод тэгээд бас нэг хэд хоногийн дараа зогцсон олцсон. Зогцсон олдгын хажуугаар камер олцсон байгаа, зургийн камер. Тэгээд тэрхүү зурнуудыг шалгахад одоо бидний харж байгаа энэ зураг олцсон байгаа. Бас нэг улаан хувцастай эмэгтэй өөрийнх нь урд ард нь ингээд гарцсан явж байгааг бол анзаарсан байгаа. Тэгээд өөр нэг бас хөөрхөн алдартай явдал нь юу вэ гэхээр Тайванд нэг өөр газар хүн машинтай ингээд явж байгаад замаас салаад яг ингээд замын хажууд ингээд улаан хувцастай жоохоо ингээд төөрцөн юм шиг дуудаад байсан гэж байгаа. Тэгээ машинаа зогсоолгоод ингээд дагаа явсан чинь жоохон явж байгаад гинт ингээд юу болсныг мартцсан. Мэдгүй шууд ингээд орон гарan болоод нэг сэрсэн чинь хадны хавцал дээр зогсож исэн гэсэн. Тэгээ түүнээс хойш Тайваныхан юу гэж ярьдаг вэ гэхээр хэрвээ улаан хувцастай охин хартгал юм бол ухаанснаа алж болохгүй шууд л зүгээр цухтаах хэрэгтэй. Битгий очиж аварч мааварч баатар болох гэдэг. Яад гэвэл улаан хувцастай охиныг харсан хүн шууд одоо өөрийнхөө ухаан ухамсараа одоо алддаг гэсэн байгаа. Тэгээ гэх мэтчлэн харж байгаа улаан хувцастай охины талаар түүхүүд бол бүр маш их. Тэгээ зөвхөн Amazon дамжтгаас гадна кинонд хүртэл гарч ирсэн. Кино нь бол эхний хэдэн хоногт 30 сая доллар ч үлүүдээ Тайванд олж ирсэн. Бас нэлээд амжилт олж ирсэн. Тэгээ 2 ангитай The Tag Along гэдэг яг одоо бидний харж байгаа кино байна. 昨天是我带你下山，你记得你为什么会在山上的医院吗？我山上的医院是我曾经的医院吗？这医院已经荒废15年了。 Бэжтэй юу нөө? 你记得你为什么会在山上的医院吗？我山上的医院是我曾经的医院吗？这医院已经荒废15年了。 What? Имлэгээс олцсон гэсэн. Тэр имлэг чи 15 жил эзэнгүй байсан шүү дээ гинэ. 你讲去做山头顶管嘅，有一道结界，迄个结界内面哦，都是因的地方。 施州人 Сая байна уу нөгөө улаан хувцастай чинь. 施州 因的地方。 施州人员李雅婷最后被 Нөгөө улаан хувцас хараа. Бүр ингэж гардыг юм биш кинон дээр. Энэ 2 дугаар ангийнхын трейлер юм биш үү за. 拍摄到的地点是在善 Шууд дагаад хөтлөөд явж шít. Яг нөгөө түүний ярьсан түүхүүдтэй ижилхэн. 地点是在善恩医院的登山口。 你说雅婷被困在结界里是什么意思？ 我就在这里。也许怪我，为了有你的心魔，建构一个虚幻的世界。我那天看见他，谁？好一小女孩。 Пүү яг биш тараа. Бүр яг байна тхүү. Пүү. Юу харагдчих шөө. Шар ус мус босох гээд шөө. Хараа. Хөгшин хүүний царайтай жоон хүүхдийн хувцастай улаан хувцастай охин. The little girl in red. 18年前，台中大坑卡多娱乐园发生了一场意外。妈妈人即马伫倒？ Окей. Трейлерыг харахад бол учиргүй цагийн гар зэмшиг бол харагдахгүй байна. Гэтэ би үзээгүй байгаа. Юу ч хамлж чадахгүй шүү. Хөөхөн аимшигт харагдаж байна ер нь бол. За тий харж байгаа 2 3 кино бол гарсан. Tag Along 2 нь энэ байна. Нэг харъя. 走啊，倒吹啦！ 10多岁的彭姓阿妈，她明明年轻，让人觉得非常的离奇。讲说一个红色穿红色，红衣小女孩，再把她带上。 За нөгөө улаан хувцастай охин чинь гарч ийн. 怎么喊怎么叫，别人就没有注意到她。对，就是他在某些那个区域里面。对，然后像这个 Хэрвээ ууланд нэрий чинь зүгээр дуудаад улаан хувцастай охин дуутгал юм бол
шууд боломжтойгоор гэсэн байна. 你就要小心喽。何志伟，何志伟。 快帮帮伟啊！他刚明明在这里。我叫了阿伟的名字，我叫了阿伟的名字，阿伟的名字。 За нөгөө уулаа хувцас охин чинь уулантын зогсож чинь жижигхэн хүүхэлтэд тавьсан юм уу? За яг хамгийн алдартай кино нь бол энэ кино юм билээ. Тэгээ энэс хойш бол нилээн ер нь бол уран бүтээлчид ч гэсэн за манайхаа энийг бол нилээн энэ бол нилээл сонирхолтой түүх юм байна гэж бол гарч ирсэн. Энэ гоё. Гэхдээ part 2 нь бол нэх бас тийм гоё биш гэж байна. Надад бол part трейлерийн хувьд бол part 2 нь илүү санагдлаа. Тэгэхээр трейлерээр нь киног дүгнэх бол мэдээж дими. За тэгээд энэ хүн улаан хувцастай охин бол нууц хിവэр үлдсэн одоо хүртэл ер нь амаас ам дамждаг. Ярьсаар өдөө дахиад кино мино ер нь гаргал байх. Тэгээ миний хувьд бол бас итгэж гисэн хэцүү байна. Яг үнэ хэлэхэд яг жинхэнэ хуурамч дээр үеийн бэлгнүүд ер нь л юм нэг бүрсийсэн юу болохоор ингээ хэлэхэд эвгүй байдаг штэ. Тэгээ дээрээс нь дээр үеийн камер зургийн аппаратууд ч ер нь ингээд өндөр нятралтай биш болохоор зарим дүрсэнд ийм жоохон юм нөлөө ордог. Тэгээ тэрхүү нөлөө нь ороод ингээд тэр охиныг эвгүй харагдуулаад байна уу? Мэдхгүй. Тэгээ тэр улаан хувцастай охины түүхүүд яг ямар учиртай юм? Ер нь бол мэдх юм алга. Хариултыг бол та нарт үлдээ энэ удаа. Тэгээ хүн болгон эцэг бүртгүүлээд лайк дараарай. Тэгээ та нар өөртөө юу гэж бодож байна? Сэтгэлээ доор бичээрэй. Дараа нь ямар одоо сэдвээр бичлэг хийлүүлмээр байна. Тэрийг бас доор нээлттэй бичээрэй. Ичиж санаа зовх юм байхгүй. Тэгээ дараа имчилгээр уулзлаа. Түр баяртай guys.